Зяасан мэцгэн. Энэ удаагийн бичлэгээр доод давхрын охин гэх анимыг маш товч эхлэл хэсэг болон гол хэсгүүдийн яриавч гэж бодлоо. За юу ч гэсэн анимд орцгоё. Аним маань эхлэхэд хэдэн гаруй дуудсан сууж байна. Энд харагдах охиныг болохоор Мио гэдэг зэ Мишель гэдэг дуудаа авч. Харин мань хүнийг болохоор Сүхэ гэдэг дуудаа авч. Ууган Сүхэ уух юм нэмж авахаар дэлгүүр гардыг. Тэгэл араас нь Мишель гарч ирснээр булган иргэснээр шууд үнсэж аваад тэгэл нэг аниме эхлэл сценийг иймэрхүү эхэлт. Тэгээд интро явсны дараа нэлээ өмнөх хэдэн хоногийн өмнө болтой. Нэг айдол шүтэн бишрэгчээ тархийг хагц цугсан талаар мэдээ гарч байгаа бас. Мань Сүхэ болохоор нэг охин карашилдаг. Цагаан үст болохоор нь цагаана гэдэг дуудаа авч. Түүнээс гинтхэн чат хийж оройн мань хүн гойж гангараал гарч байгаа. Үүдэнд нь Мишель асаагаар барьцсан л зогсож байна. Мань хүн хийм болдоо гээл цаашаа явж ирсэн гинт сандыг. Нэг сайн найз нь үргэлж дэмждэг айдолын тухай. Тэрийн санангуудаа шууд асуучнаа. Чи нөгөө Dream Suite хамтлагийн Мио мөмстэй гээл. Мишель өвн айдол хийсэн. Дараа нь хамтлагаасаа гараад шүтэн бишрэгчгээ тархийг хагалсан гээл. Ерөн шүтэн бишрэгчтэй нэлээд дургу гэж хэлж болно. Ягаад тийм зүйл болсныг сүүл нь ярьж өгнө. Мань хүн болохоор манай найз таныг үздэг юм а гэж яваад өгдөө. Тэгэл нөгөө чатлаад идэг краш дээр хурж ирээл колонд ороод бас өөрхөн оролт моролтойгоо сэтгэлтэй залуу байгаа. Тэгсэн нөгөө Мишель чинь зогсчл үдийн. Намайг энд байгаа гэж хүмүүст битгий хэлгэрэй гээл. Өөрийгөө нууж яваалтай. Тэгээд гэрлүүг орохж байгаа дунхрөөд унчдیں۔ Мишель болохоор мань хүний доотлын давхарт амьдэрдэг. Нэг өдөр Сүхэ хаалгаа онгойлгосон чинь Мишель хоол барьчихсан ороод ирдیں۔ Мань хүн цочсондоо хаалгаа аж итрээ. Дараа нь хичээлээ тараал нөгөө краштайгаа чатлал. Оролтын өгөхгүй л чатлж байгаа. Оролтын өгдөм яд ингээ байжгаад найзгаа даваад гарчна. Хичээлээ тараад хүрээд ирсэн чинь Мишель хүлээсэн зогсож байна. Мишель найзууд олчихгоо л тэгэл араас нь гүг. Гарахт нь мэндэлсэн ч тоохгүй. Цог юм цахилж идэх үгс чинь би юм авцсан гээ. Мань хүн болохоор юу төлөвлөд байгааг нь мэдэхгүй болохоор дандаа бултаж цухтаагаад байгаа гэж хэлэв. Нууцаар хичээлд яваад хичээл дээрээ байжсэн чинь баахан хөвгүүд овооролдоод байна. Тэгсэн Мишель ирчихжээ. Нөгөө эдэн хөвгүүд нь гайхаал. Шууд бараг мань хүний найз өхөнгээ болчихж байгаа штеп. Сүхэ сандагсантаа шууд Мишелийг хөтлөөл гүндээ. Тэгээ сургуулийн яаж мэдсэн гэс чинь ухаалтсан байхад нь дуулаа өгтөө сургууль хэлсэн гинэ. Мишель доотлын давхрын бүх өрөөгийн ганцаараа түрээслээд амьдарч байгаа гинэ. Тэгээ дараа нь сонь болоод гэрлүүгээ хардیں۔ Оройн мань хүнийг архиш найзууд нь шахаал. Архиш шахаад явуулдаггүй. Мань хүн бас Мишель бодогддог болчихжээ. Тэгээд дараа нь халамцуу ууцгаая, барьцгаая, төлөө урагшаал. Тэгэл ижис чинь Мишель залгадیں۔ Тэгэл уцаар ирж яхад нь араас нь найз нь хурж ирээ. Юу болж байгааг ерөнхийдөө мань Мишель мэдчихэж байгаа. Тэгэл гадаа зогсчихсэн чинь цагаанаа юу гэж харсан чинь Мишель зогсож идэв. Архины ил хорчихсон. Нөгөө архичин найз нь Мишелийг хоргоох гээд. Тэгэл Мишель Сүхэг аваад явчихсан чинь нөгөөдх нь булаацалтаа. Нөгөө архичин чинь Мишелийн толгой молгоё гэж олон мөдөөд нөгөө зөгчихсэн чинь Сүхэ авангуудаа архичин шиг удардیں۔ Тэгээ чи юу гэж өгөнгүүтэй сайхан балгаал эргээ харсан чинь алга болсон мэт. Гүүгээд алга болчихжээ. Тэгээд нэг гарчиг харангуудаа энд цагаанаа ойрхон байгаа юм байна гэж гүүгээд очиждیں۔ Нөгөө Мишель чинь жоохон дурамчхан царайлал. Тэгэл ганцаараа би гэрлүү явлаг яваад өгдیں да. Тэгээ Сүхэ цагаанаа хөргөж өгөхөр болоод цагаанаа гэртээ арикс чинь оройтоод найзхан гэрт хонно гэж аав ээжээрээ зөвшөөрөл агуулад. Эмэгтэй хөвгд яриулах ёстой болохоор Мишелээр яриулаад тэрхсэн доорхноо хоёулаа сайн үзэд олчдیں۔ Нимхэн уцтай гарсны харангуйтаа мань хүн өөрхөө уцыг тайлаад авиж өгөхөөр гардیں۔ Мань хүн болохоор гээл үүнээс цааш Мишелийг дотроо жоохон боддог болчихсон заяа.
Тэгээ таланцуу ясныг чилхүү нэг гоё үг хэлт юм аа. Тийм юу гэдэг лээ мэдэхгүй санахгүй байна гэж. Маргааш найз нь чи найз охингүй үсттэй гэл нөгөө хинтээ 3 охинтой гурлаа гоё болцгоо гэвж дий. Тэрийг нөгөө Мишель тэрсэн чинь нөгөө Мишель чинь дорн янз юм бол гайчнаа. Гэхдээ дотроо жоохон доромжхон л байгаа штэ. Харин тэдэн донд ирсэн нэг охин нөгөө хоёрыг голсон шигээ яжсэн чинь мань хүн орж ирээд ирсэн чинь бараг дурлах янзтай ямар хөөр юм бэ гэж бодож байгаа. Нөгөөдөө охтууд нь хоргоогоо уруул муруулын будаал тэрийн санангуудаа Мишелийг бас бодоо олгодог. Бас хоцорч ирсний шийтгэлгээ дуулуулаад дуугараа нөгөөдийн бас уяраага тачнаа. Ямар нэгэн үйлдэл болгон дээр нөгөө Мишель чинь дотроо бодоол. Дараа нь лонх эргүүлээ таарсан хоёр нь нуун эсвэл өмсөлцөхээр болчдیں۔ Дараа нь энэ дээр өмсөлцөн шүү гэсэн чинь мань хоёр таарчнаа. Нөгөөх нь жоохон дурамчхан эсргүүцж байсан ч гэсэн тэгэл тэ. Үнсгээд үнс чадгүй байжгаад нэг балгачаал тагаал дайраал. Нөгөө талд Мишель санаа зовоод унтч чаддгүй. Энэ шар өстэй өхнийг шаркад гэж дуудавч. Нөгөөт нь яжхан 100 таал өөдөөсөн дайраад. Тэгэл яг үнсгэжсэн чинь гараараа хаагаал шалтгац зохиогоол боловчдیں۔ Оройн тарсны дараа нөгөөд чинь хөргөж өгөөл. Тэгэл гэртээрс чинь өөдөнд нь Мишель хүлээждیں۔ Болж бүтсэн бүх зүйлүүдээ яриад жоохон хүчлэлтэй маягаар хэлэх гэсэн чинь Мишель жоохон буруугаар ойлгооч гэх юм уу. Тэгснээ гинт идэл. Маргааш нь Мишель нэг өрөөгөө хүн төрөөслүүлнэ гэж зар тавьсан бидий. Харин нөгөө талаас шаркаач нь хичээл хийх гээд ойлгохгүй сүхээг одоо төлөвч чаддгүй. Харин нөгөө талд сүхээ цагаан өнгөрсөнд болж исэн явдал нь гарна. Нэг удаа аавтайгаа хэрэлдээд сүхээг аваад явж исэн билээ. Сүхээг дагуулж өөрийнхөө харах дуртай газар гэж дээвэр дээр гарч ирдэг. Өндөө бол цагаанаас ч гэсэн сүхэд сайн заяа. Эцэг их нь юу хайрдвал битгийл юм зөвшөөрч мөшөөрдгөө тийм л хэцүүхэн. Маргааш нүүж ирж байгаа нь шарка байдیں۔ Шарка зар хараад орж өрөө мөрөөг нь сонирхож байгаа тэгээ зөвшөөрөөд энд ирсэн бил. Банкын нэг гэрэгтэй хүн орж ирнэ гэсэн энэ юм бах таа гээл ууралж муурлаа яваад. Өмнө нь мессеж бичгтэн синтэд орхиод явж. Хотлаа юм зөөж өгч долгинж жаад нөгөөх нь бүр уурал. Өглөө нь ийм байдалтай зогсож ирсэн чинь нөгөө шаркач харангуйтай зочиж итэр. Мань хүнд яг ч юм Мишелийн өнгөрсөн амьдралын сонирхолтой санагдаад судалж ирсэн. Түүний үнэнч пен болох найз руугаа залгандаа. Найз нь сайн мэдэж магадгүйгээ жоох юм лавлаж асуусан. Ганцаараа амьдарч байгаа гэж бодож байгаа найзыгаа хань болох гэж гэх юм уу хоол бариад ирсэн чинь сүхээ юу гэж Мишель дотор байгаа гээл оруулах үдээ. Нэгэн шоронд орчвол яана гэж бодоол тэгэл мань хүнийг хөөж. Тэгэл явж исэн чинь нэмэгтэй хүний дуу сонсонгууд хашаа давраал ороод ирсэн чинь шүтэн биширдэг хүн дүрээрээ зогсож явах нь тэрдээ. Тэгснээ нөгөө чинь сандарсантай орж ирснээ сүн юм болоо. Тэгээ гадаагаа уцаа авах гэж тонгоосон чинь араас нь өшөглөнгүүтээ явуулчдیں۔ Үүнээс цааш найз нь байн ирдэг болжээ. Нэг удаа бүр сүшээ авчираад зүгэдгээр орё гэсэн чинь нөгөөх нь юу гэж оруулах вэ? Тэгсэн араас нь гинт Мишель гарч ирээ. Тэрийгээ Мишель төгсөн чинь тэр чигээр нь шидээд газар асгаа ичт юм да. Нөгөөх нь тэгээл тисгүй уурлаа. Бараг цохилтсалж авах дээрээ тулаад үйжсэн чинь гар авчдیں۔ Буруу юм хийж өгж бодож байгаа Мишелийг дараа уучлахгүйчгүй гэлжидэг. Дараа нөгөө ч мөр болцохор болчихжээ. Мишель чинь нэр юмгүй бүх хүмүүсийн нүдийг хожруулаад нааш орд ирдیں۔ Мань хувцас өмслээ цааш болж байгаа. Шаркатай чинь таараад нөгөө шаркаа натаархаад байгаа маш. Дээр харагдчихсан тамхиг сэтгэл готролд ороод татгаж үзээд чадахгүй ханиал гэж орхиж исэн билээ. Нэг өдөр найзуудаараа цуглуулж мах идэхэр болно.
Тэгснээ нөгөө томчийн эрснээ амар сүртэй мөрөж уучлалтгүйгаал. Найзууд нь хөвгөлж байхад Мишель ганцаараа зүг зүгээр суугаад үйждэг. За яагаад айдол болохоо болсон гэх шалтгаанаар дурдъя. Алдартай болохоор энэ тэнцвэр зураг өөрийнх нь нууцаар дарддаг байсан. Тэдний ч бас зургийн дараад нэг сталкер байж хат нь мань залуу хөөгөөд тэгсэн бүр аль дээрээс зургуудын дараа явж исэн зургнууд иждэг. Тэгэд энийг цагдаад өгөө гэсэн чинь Мишель ямар ч нэмэргүй гэж хэлж идэг. Тийм хөл ерөөсөө бэдэг юм гинэ. Ягаад хүний тархийг хаг цогсон тэгэл тодорхойлж байгаа штэ. Хариу өмнөөс нөгөө том залуучин барай сүгдүүлж байна. Сүхэ тэрийн тэгэл зогсоогоол. Тэгсэн нөгөө цагаанаач нэг шилийн хаг цохингуудаа тэгж тийм хийгээд үзэрээ сүрдүүлж идэв. Үүнээс сайш нилээд ангийн дараа хөл бөмбөгийн талбай дээр цагаанаа сүхэ хоёр ялцж байна. Энэ анги дээр л харин цагаанаа сүхээд сэтгэлийн илчлэлтийг гэх юм уу. Өөр их сургууль тахасаа л ерөнхийдөө сайн байсан гэл. Аав ээж нь хайр дурлал битгийл хичээлхэн үйл ажиллагаанд ч явуулдаггүй жий. Каракод орж дуулаад годомжоор алгаал тиймэрхүү өдрөө нэг өнгөрдөй. Тэгсэн ч мань хүний сэтгэл нь өөрчлөгдсөн штэ. Чамаг их сэтгэл нь өөр болсон гэтэл нөгөөх нь Сүхэгийн ганц бодож байгаа хүн нь болохоор Мишель байгаа юм та. Цагаанаа гар мараас нь барих гэсэн ч нөгөө Сүхэ гар мараа татаад ерөөхдөө бол зайгаа барьж эхэлдэг юм. Хуучнаад урсан цагаанагийн очих дуртай газар болох хотыг дээрс нь ажиж явахдаа цагаанаа уйлан яагаад сэтгэл чинь өөрчлөгдсөн юм гээл. Мань хүн тэгэл уучлалтгүйгаал гар явж байгаа. Мишельтэй анх яаж танилж ийсэн ямар хүн гээл бүгдийг дурсан ганц хүнийг бодоод гэрлүүгээ буцаж байгаа тэр. Тэгээд гэртээс чинь мио авахгүй мио араас нь яг орж ирж идэв. Яасанс чинь мань хүн мио сэтгэлээ илчиж идэм аа тэгээд тий хайртай мартай гээд. Нөгөөд найзууд нь шок. Шар үстэй зомби шиг царайлал цаашаа гаравдیں۔ Харин цагаанаа нүүхэр олчихжээ. Энд тойрын ялуурхийг харах сонирхол байхгүй гэл. Мань хүн лаачгүй цэцэгчгүй сэтгэлээ илчилчихсэн штэ. Мань хүн тэгэл дэлгүүр авч цэцэг авчираад албан ёсоор сэтгэлээ илчилж байгаагаар манай аниманы хүү дуусч байгаамаа. Би энэ анимыг хаанаас олж үзсэн бэ гэвэл манай нэг найз миний хөө энийг үзгээ тэгээ би үзчихсэн. Зя энэ удаагийн бичлэгээр нэг иймэрхүү байлаа. Дараагийн бичлэгээр уулзалтлаа түр баяртай.